капибаратай байна. Болон дээдлийн 2. Одоо ижиглээ байж үздэг юм уу? Болж шүү, болж байна. Minecraft. Юу вэ? Сайн бацгаана уу? Жиний янаа өнөөдрийн бичлэгээр би Blind Box unboxing бичлэг хийх гэж байна. Yay! Зөндөө олныг бэлдсэн байгаа. Энэ ингээ бүгдээрээ биш. Бараг энэ нууданд дахиад 20-30 ширхэг байгаа. За бүгдээрээ задлцгаая. Манайхан маань ер нь бол энэ бичлэгийг амар хүлээсэн гэдгийг би мэдж байгаа. Ягаад гэвэл миний комментэн дээр дандаа энэ бичлэг хийгээд өгөөч гэсэн коммент байдаг гэсэн аахгүй юу? Тэгээ хажуугаас нь би ч гэсэн энийг задлах үнэхээр дуртай. За хамгийн ихнийх нь болохоор энэ капибаратай байна. Энийг задлая. За энд зөө ийм төрлүүд байна. Надад эхний хоёр гараад ирвэл болоо. За эхний хоёроос нь бус нь гараад ирвэл жоохон сонирхол. Эхний хоёр нь л гараад ирэхэд болно. Дээдлийн 2. Оо, догоотлын хоёроос нь гараад ирлээ. Энэ тэгээ хөөрхөн л энгийн юм ямар ч өнгөө зүгээр юм царай хөөрхөн тий. За эхнийхээс нэм гарч ирлээ. Хоёр дахь нь My Little Pony-г задлцгаая. Энэ болохоор юу гарч ирэх нь мэддэхгүй юм байна. Ямар нэгэн зураг байхгүй хажуу талд нь My Little Pony-гийн гишүүдээс нэг нь гарч ирэх юм шиг байна. За. Оо! Одоо ижиглээ байж үздэг юм уу? Мэдгүй байна зөө. Гэтэ би болохоор багаас эхлээ Rarity дуртай байдаг гэсэн. Тэгэхээр Rarity гарч ирээсэй гэж бүгдээрээ задлцгаая. Баг Rarity юм шүү. Ийм гарч ирлээ. Энэ Rarity мөн үү манайхаа? Энийг миний төсөөлжсэн шал өөр. Тэтгэний аим хөөрх юм байна. За. Энэ Rarity мөн юм шиг байна. За одоо болохоор Labubu-тэй холбоотой нэг ийм тоглоом гарсан байсан. Энэ болохоор ямар нэгэн тийм бас зураг байхгүй юм байна. Оо, энэ чинь шууд ингээд дотор нь ингээд бич юм шүү дээ. Ямар ч тийм уут мууд судлахгүй. Гэтэ ийм хөөрхөн ягаан өнгөтэй юм гарч ирсэн байна. Болж байна. Дахиад одоо Labubu байгаа. Ийм. Аян гоё ууттай юм байна. Уут байна. Ийм саарл өнгөтэй хөвтөж байгаа. Эднэр ингээд амин хөөрхөн яг ийм болохоор өрөөндөө бүгдээр ингэ өрөө тавьчихад айгу хөөрх юм байна. За ингээ хоёр дахь нь саарл, дөрөв дахь нь саарл өнгөтэй. SpongeBob болсон шүү дээ би нэрээ. Би энийг нэг дэлгүүр ороод харсан. Тэгээ шалгалтын үе байсан болохоор би авч чадахгүй, бичлэг хийж чадахгүй яваад ирсэн. Тэгээ өнөөдөр би газ нөгөө дэлгүүр рүү очиод авчирсан. Дахиад юм ууттай. SpongeBob л биш ээ. Яг SpongeBob шиг дүрлж мэдэн шүү дээ. Энэ SpongeBob биш ээ. Patrick юм шиг байна. Юу ээ? Гэрнэ биш дээ. Тэгсэн чи хойноо юм зин хүүхдтэй. Яад хүүхд мөхт ингэ байгаа юм бэ? Ингээ урдлаас нь харуулж тавьчихвал хөрх юм байна. Гэтэ надад энэ амар таалагдаад байгаа байхгүй юу? Им чихмэл гарч ижсэнээс надад ийм хөрхөн юм жижигхэн сүнэр шиг нүд гараад ирвэл илүү хөрхөн өрөөндөө чимэг л алгаа тавихад гоё юм байна. Өөр нэг ийм юм байсан. Энийг бол би ингээ амьдралдаа анх удаа харж байгаа юмнууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүүхдүүдийн нэг л гарч ирэх юм байна. Энэ 5-ын. Ягаан нэг нь хүсэж байна. Ягаан нь хөрх юм байна. Ягаан өнгөтэй бол бүр ямар ч юм гарч ирсэн хамаагүй. Ягаан өнгөтэй л гараад ир. Уут нь ягаан өнгөтэй. Тэгэхээр ягаан өнгөтэй гарч ирэх маань бас байгаа гэсэн. Ягаан өнгөтэй хүүхэд хобби амар ихэнтэй болоод байх юм. Амар их. Дарараа. Энэ болохоор баавгай. Ийм гарч иж магадгүй. Нөгөө талд нь ингэж гарч иж магадгүй. Тэгээд энэ нь болохоор одоо mystery. Ууттай. Хэд ууттай. Яа өнгөтэй бас. Яа манайхаа. Баавгай. Ягаан өнгөтэй хувц өмссөн баавгай. Дахиад ягаан өнгөтэй гараад ирлээ. Хөөе гэтээ би амар олон ягааныг аваад байгаа юм шүү тий. Зөндөө олон ягаан гараад ирсэн одоохондоо л. Маш амжилттай явж байна манайхаа. Minecraft-ийн нарта эдрээс нь гарч ирэн зөө. Энэ яриа ингээд том байгаа хгүй манайхаа. Саний хэдүүлэхийн задлснаас нэлээд том хэмжээтэй. Тийм учраас энэ олон ширхэг гарч иж магадгүй эсвэл нэлээд том хэмжээтэй гарч иж магадгүй гэж би бодож байна. Ядж байгаа би Minecraft-д амар дуртай учраас. Оо. Энийг бас амар том биш юм байна. No. Оо, ягаан өнгөтэй гарч ирлээ шүү дээ. Энэ нэг хэрэг эндээс нэм зүүдэг юм байсан ахгүй юу?
Тэрийг нь бис унгаахдаа унгаагаад хаашаа унчих гэдэг мэдгүй байна. Ямар тач манайхаа ийм ягаан өнгөтэй гарч ирлээ. Тэгээ энд нь юм зүүх юм байх хэрэгтэй байсан чинь бис тэрийг нь доош унгахчлаа. Энэ зүүдэг юмтай. Тэгэхээр ягаан өнгөтэй гараад ирлээ. Өнөөдөр бүр тийм нэг юм ягаан өнгөний өдөр юм шүү. Энийг та бүхэн мэдхүү. Би энийг гадаадынхан unboxing хийж харсан. Утасныхаа кейсныхаа дээр наагаад ирсэн хүмүүс ямар тач. Ингэж хөвтөж байгаа. За утасныхаа дээр ингэ хөөх юм. Оо та ийм цэнхэр өнгөтэй гарч ирсэн байна. Энэ Покемон байж гин. Пикачу. Пика. Ер нь Пикачу л гарч ирэх юм байна. Гэтэ бүгдээрээ өөр царайтай Пикачунууд гарч ирэх юм байна. Тэгвэл ямар ч царайс явах вэ? Одоо л хамаагүй. Ямар ч царай хамаагүй. Энэ утсан дээр наах юм. Одоо энийг нь гидсэн дээр наангуудаа утсан дээр наах боломжтой юм Пикачу гарч ирж байна. Утасныхаа энд нь гээд наах юм байна. Яг хөөхөн л хөвтөж байгаа Пикачу. Тэгэхээр нэг хөвтөж байгаа Пикачуд боллоо. Lilo and Stitch. Би Stitch-д амар дуртай байхгүй юу? Тэгээ Stitch гарч ирвэл өөр юу ч гарч ирсэн хамаагүй зэ. Stitch гараад ирэх хэвээр. Ягаан өнгөтэй Stitch биш. Зүгээр яг цэнхэр Stitch. Ягаан өнгөтэй Stitch гараад ирлээ. Гэтэ би ягаан өнгөнд дуртай учраас ягаан өнгөтэй юм гарч ирэх тусам сайн л да. Гэтэ өнөөдөр хитрхи их ягаан юм гараад ирлээ. Бүх юмнууд ягаан болоод хараад. Энэ нэг юм сони байсан байхгүй юу? Энэ чи сони биш байсан байх хөөх юм бэ? Нартай эднэр гарч ирнэ. Эсвэл эднэр гарч ирнэ. Энэ юм хөрхөн бондгор юм биш. За энэ бол хөөрхөн юм байна. Гэтэ бүгдээ задалж үсгээс хойш мэдгүй. Яа шүү дээ одоо нэг ягаан биш юм гарч ирж байна юу? Муур юм байна. Муурны хувц өмссөн хүүхэд My Little Pony гэхэд энэ дээр жоохон My Little Pony зөө. Нартай жоохон юм. Тэнгүүтээ энэ талд нь болохоор энэ дээр бас гарч ирэх магадaltaй. Энэ болохоор бүр My Little Pony шиг. Ерөөсөө харагдахгүй байна. За надад болохоор Rarity гарч ирэл зүгээр юм дахиад. Энэ хин бэ манайхаа мэдгүй та нар. Энэ хин бэ? Энэ зурган дээр байхгүй байх юм. Хин гараад ирж байгаа юм хата надад. Энэ зурган дээр байхгүй байна. Secret нь гарч ирж байгаа юм шиг байна. Гэтэ дахиад ягаан өнгөтэй гараад ирлээ. Өнөөдөр бүр нэг юм юмсан ягаан өдөр бах юм. Бүх юмнууд нь ягаан гарч ирээд бах юм. За дараагийнх нь болохоор нэг юм байсан байхгүй юу? Monster, Little Cute Monster гэдэг нэртэй энэ ийм савтай биш юм ууттай. Тэгээ хойдлох зургуудыг харангууд энэ хэд гарч ирэх магадaltaй гэдэг. За ягаан өнгөтэй байна, ногоон өнгөтэй байна, чинэл ягаан өнгөтэй байна, улбар шар өнгөтэй байна. За одоо ягаан өнгө гараад ирсэн чинь нэг үс ягаан өнгө юм уу? Улаан өнгө хоёрын нэг нь гараад ирлэх юм байна. Ямар өнгөтэй вэ? Шар өнгө, нөгөө улбар шар өнгө гараад ирлээ. Энэ юм балруулах шиг материалтай. Гэтэ энэ бүр улбар шар өнгө. Энэ ч та хөөх юм байна оо. Өнөөдөр бүр нэг хөөх юм гарч иж байна одоо. Надад дахиад нэг ширхэг Cute Monster байна. За энэ дахиад нэг ширхэг Cute Monster-аас одоо чинээсээ улаан юм уу ягаан гарч ирээсэй гэж бодож байна. Юу вэ? Цэнхэр гараад ирлээ шүү дээ. Энд ингэ салцсан гарч ирж байна. Энэ балруул баг мөн л юм шиг байна да. Энд ингэ салцсан бах ээ. Зэрцэн юм шиг байна guys. Нэг тэгвэл маш боломжтойгоор. За одоо энэ болохоор хамгийн сүүлийнх нь болчлоо. Хэдүүлээ бүр аим хурдан хамгийн гол нь задлцаахгүй гэсэн чинь Kurumi-гийн зурагтай байна. Тэгээд гарч ирэх магадaltaй юмнууд нэгсэн чи эдэр байгаа хгүй юу? Kurumi байна, Cinnamon Roll, Hello Kitty. Бусдын бидгийг бас сайн мэдэхгүй. Hello Kitty эсвэл энэ ягаан өнгөтэй энэ гарч ирвэл. Би ихтэй хин гэдэг сайн мэдэхгүй байна. Дотор нэг юм байна шүү. Энэ хэрэггүй юм шиг байна. За. Чихтэй. Ягаан өнгөтэй юм шиг байна. Энэ ягаан өнгөтэй нүдэн л чихтэй юм биш үү? I knew it. Ягаан өнгөтэй. Энэ бас утсан дээр тогтоодог юм байна. Нийтдээ. За ингээд хамгийн сүүлийнх нь дахиад ягаан өнгөтэй гарч ирлээ. За ингээд бидний авсан юмнууд ингэж харагдаж байна. Ихэнх нь ягаан харагдаж байгаа guys. Ингээд тавьчихвал амар хөөрх юм байна. Би одоо өрөөндөө бүгдээрингийн ингээд тавья гэж бодож байна. За ингээд дууслаа.
Гэхдээ манайхаа өнөөдөр би ганцаараа л бүгдээр ингээд онгоолгоод баримж утсан та нар. Би та бүхэнд маш олон ширхгийг та бүхэндээ тараах гад бэлдсэн байгаа. Энэ уутан дотор байгаа бүх энэ тоглоомнуудыг зөвхөн 3 хүнд giveaway-ээр одоо рандомор тодруулаад бэлгэлэх байгаа. Тийм учраас та бүхэн маань giveaway-дээ идэвхтэй оролцоорой зөө. Guys, ийм их байгаа штэ. Giveaway-д оролцох маш амархан. Энд гарч иж байгаа Instagram хаягийг follow хийгээд доор комент хэсэг дээр ямар ч хамаагүй комент үлдээгээд тэрийгээ скриншот хийн зөө. Комменто follow хийсэн энэ хоёроо скриншот хийгээд энэ Instagram хаяг руу явуулахад, DM-ээр явуулахад болоо. Тэгээ миний бодлоор болохоор энийг 3 хүнд хувааж өгнө гэхээр бага юм санагдаад би тэгэхэж нэмж аваад ер нь бол нэг хүнд яг энэ уутанд байгаа шиг олныг явуулт юм гэж бодож байгаа. Яагаад гэвэл би giveaway бараг зарлаагүй 3 жил болгож байгаа юм байна. Тийм учраас та бүхэндээ ягаад ч юм giveaway зарламар санагдаа. Энэ удаагийн боломжийг ашиглаад giveaway зарлая гэж бодож байна. За тэгээ та бүхэн маань идэвхтэй оролцоорой. Өнөөдрийн бичлэгийг дуусган үзсэн баярлалаа. Баяр таа.